Сайн бацхан уу Excel програмтай холбоотой ээлж нэгэн бяцхан зөвлөгөө хүргэе. За Excel програм дээр одоо бид мэдээ тайлан цуглуулгатай бусдаас дата мэдээлэл авах судалгаа бүглүүлэх юм хэрэг гарч болдог. За энэ тохиолдолд бид Excel-ийнхаа файлыг бөглөж аваад энийг одоо мэдээлэл бөглөөд өгч. За тэгээ нэгтгэл хийж байгаа одоо томьёог нь хийгээ явуулсан тохиолдолд нөгөө хариу ирүүлж байгаа хүн маань томьёог нь устгаад өөр томьёо өндөр оруулаад дээр доор нь оруулаад ингээд бужигнуулаад хайцсан байх тохиол цомог гардаг. За тэр тохиол яг уу гэхээр анх файлыг үүсгэж байгаа хүн бол томьёотой хэсэг төгжиж бол өөрөөр хэлбэл танаас файл хүлээж авсан ямар ч хүн тэр одоо томьёотой хэсгийг оролдож чадахгүй гэсэн. За тэгэхээр бол ердөө маш амархан. За ямар нэгэн одоо шийтээ бүхлээр нь сонгож байгаад за олонныхоо баруун талын товчийг дараад формат cell. За энгийн хүч дотор нь одоо формат cell-ийн хамгийн сүүлчийн тав бол protection гэсэн байна. Protection. За энэний locked гэдэг чекийг аваад октаар. За дараа нь томьёотой хэсгийг сонгохын тулд за энд бол томьёо орсон байна те. Томьёотой хэсгийг сонгохын тулд за магадгүй хэдэн мянган одоо мөртөө хэдэн зуун багантай маш их хэмжээний дата өгөлтөө ажиллаж байгаа тохиолдолд энэ томьёотой хэсгийг бид ингээ гараараа селектлэхгүй сонгох боломжгүй. Яг зөвхөн дата мэдээлэл дээр гараа сонгож болно. За тэгэхэд тэгвэл томьёотой хэсгийг бид яаж автоматар сонгох юм бэ гэхээр find and select зэсний go to special руу ороод формула хэсгийг сонгоод тэгээд октаар. За тэгэнгүүт яг энэ хүслэгтний юм байна. Формула буюу томьёо бичигдсэн нотууд идэвхжиж байна. За энийг дээр нь одоо улгана курсор авчиад улганыхаа баруун талын товчийг дараад формат cell гээд нөгөө protection гэсэн хэсгийг locked гэдгийг чеклээд октарч. За дугчигдсан гэсэн үг тийм. За одоо дараа нь яах вэ гэхээр sheet-ийн одоо энэ доод талаар гэж байгаа sheet 1 дээр protect sheet гэж дараад ямар нэгэн тохиргоо орчлохгүйгээр пассворд хийж өг. За 1 2 3 гэдэг өч тийм. За пассвордаа дахиад оруулагч 1 2 3 гэж хийж октарч. За ингэнгүүт одоо бид нар энэ томьёотой бус хэсгийг устгаж болж байна. Устгаад delete дараа. Харин нөгөө томьёо орсон хэсэг дээр бол delete дарах тийм ямар нэг үйлдэл хийх явж боломжгүй. За тэгэхээр одоо бусдаас Excel-ийн файлаар гэх юм уу тийм нэгтгэл авдаг бол янзын бас салбар хооронд ингэж явдаг бол ингээд томьёогод өгчих юм бол таны явуулсан файлыг ядаж томьёотой хэсгийг оруулахгүй. За яг мөр баг нэмэх бүгдийг бас өгчөж болно. За ганц Excel гэлтгүү одоо Google Sheet дээр бас энэ тохиолдлууд хийж болно. За дараагийн бичлэгээр Google Sheet дээр хэрэг одоо томьёотой хэсгийг төгжих тухай бичлэг оруулъя. Баярлалаа. Амжилт хүсье.